болон магадгүй. Ааха. Энэ хоолны хойц нь юу ч гэсэн гоё юм байна.
Тийм ба. Хоолндоо. Очлоо. Миний нэг урт удаан гуйсан ширэн биш те. За одоо энэ хоньны маха болохоор энэтэй хэдэн зэ. Энэ бэлэн бүтээгдэхүүн. Бэлэн бүтээгдэхүүн. Яа. За манай сайхан хэлдэг. За энэ яаж идэх вэ гэхээр ингээд бодоотой идэж болно. Эсвэл ингээд романтуудтай. Ер нь гурлан бүтээгдэхүүн ямар нэг юмтай ингээд холиод идэж болно. Полимик хоол аа. Гой соустай бол. Зохиомл хоол. Ингээд гой соус насаж байгаа. Тэгвэл махан юуны мах вэ? Гой зөөлхөн амттай. Ингэмээ. Зэрэгстэй дээ нөгөө. Дүрээд идэх. Махал зүгээр зөөлөн бод. Ааха. Тэг би энийг харсан чинь жоохон нэлуу юм шиг харагдсан байхгүй юу? Ааха. Тэг эзэн чинь бүр ингээ гой ногоо муугаа амтагтаад. Тийм шүү дээ. Гой час хийсэн амттай. Харахгүй шүү дээ. Хоёр бүтэн сонгон орсон юм чаа. Ерөөсөө сонгон орсон гэж бодохгүй. Тийм ноголог юм эрүүл хоолгоотой. Тийм байна. Жогоо. Ани шархсаар адна халуун дүүг ам цогцлоо манай экосенс гэдэг та. Ширунга шарсараа аман цангасан гэж үү? Нэгin шархтаачлаа 5-10 минут болж байгаа юм ч үгүйсэн. Энэ хийж шална 4-өөс 5 шашна. 50 минут байлаа. Нан гоё байсан ба. Манай идэд идлээ. За. Хөөсөн болохоор илүү юм онцлог гэж магадгүй өөр шаргангаас. Ямар ан? Ямар гоё юм бэ? Тасгаа болоо. Энэ бүр яг нэг хоол шиг биш бас. Хоол хоол. Угаасаа хоолгоч юу ярьж Би байгаа. хачир гэж боддог байгаа шүү дээ. Би нараа ингээд дан юуг нийцсэн ч гоё. Ингээд соус нийцсэн ч гоё. Битүү ногоо. Харин надад гоё. Энэ яг бүсдэг амтай нөө. Бяцлагтай болоход гэж байгаа. Бас яантай. Бяцлаг нэрөөсөө тийм мэддэггүй. Гаднах энэ гоё амттай байгаа бяцлаг хайзаад юм болов? Гурал аюу баг болсон. Сүү ихтэй, өндөртэй. Яна. Битний идлээ. Тэгвэл махайднаа. Маханаас жоох өөхтэй байхаар илүү гоё таа. Тийм ээ. Агуу махаж явахгүй байна. Юм гоо зөөлхөн махаж явах юм байна. Энэ хоолны хайц нь юу ч гэсэн гоё юм байна.